цагаан сар шинийн баярын үеэр бага насны хүүхдүүдийн хоолтон дээр юун дээр анхаарах вэ гэдэг талаар энэ бичлэгээр бүгдээрээ ярилцъя. За тэгэхээр бага насны хүүхдүүд маань анхаарах шаардлагатай номер 1 зүйл бол сахарын хэрэглээг хэтрүүлэхгүй байгаа. Тэгэхээр цагаан сарын үеэр бүгдээрээ ингээд олон айл өрхөөр зочлно. Тэр үед тавган дээр ингээд тавгийн идээтэй чихэр жигнэмэг торт ч юм уу маш олон төрлийн сахарын агуулмж өндөртэй нэмэлт сахартай бүтээгдэхүүнүүд байдаг. Тэгэхээр бага насныхаа хүүхдтэй ялангуяа 5-аас доош насны хүүхдтэй та бүхэн энэ чихэр хэтрүүлж идэж болохгүй шүү. Энэ торт жигнэмэг зэргээс хэтрүүлж идэж болохгүй шүү гэдгийг урьдчилаад маш сайн хүүхдтэйгээ ярилцаад ойлгуулсан байх хэрэгтэй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өдөрт 24-өөс дээш грамм сахарыг хүүхэд бол хэрглэж болохгүй гэж зөвлөдөг. Гэтэл жишээ 200 грамтай хийжүүлсэн ундаанд бол 20-оос дээш грамм сахар агуулгаддаг. Хүүхдэд зориулсан жүүсэнд бол 8-аас 15 грамм сахар агуулгаддаг. Тэгэхээр энэ шингэн уух зүйлэн бол бас сахарын агуулмж маш өндөртэй байдаг. Тэгэхээр хүүхдтэй айлд олох хийжүүлсэн ундаа жүүс өгөхгүй байхыг хичээх хэрэгтэй. Айлд орлоо тэгээд уух зүйл уухтаа бол тэр хоёроос татгалзах хэрэгтэй. Тэгээд чихэр шоколадыг нь бас хүүхдтэй сайн зөвлөөд сайн хянах хэрэгтэй. За хоёр дахь анхаарах ёстой зүйл бол давсны хэрэглээг бас энэ баяр ёслолын үеэр хэтрүүлчих гэдэг. Ширээ засахтаа манай монголчууд маань закуск их тавьдаг. Закускандаа бол хагас болон бүтэн боловсруулсан махмахан бүтээгдэхүүнийг ашигладаг. Бүх төрлийн хям, сосиск гэх мэтчлэн. Тэгээ утлагтаа бас махуудыг ашигладаг. Гахаа утсан мах гэх мэтчлэн. За энэ хагас болон бүтэн боловсруулсан махмахан бүтээгдэхүүнд давсны агуулмж маш өндөр байдаг. Гэтэл 1-3 насны хүүхдийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бол өдөрт 2-оос илүү грамм давс хэрглэж болохгүй гэж зөвлөдөг. Тэгэхээр бүгдээрээ яг энэ баяр ёслолын үеэр хүүхдтэйгээ закуск руу яваад байна уу, тэр хям даршилсан өгөрцөө гэх мэт давсны агуулмж өндөртэй хүнсийг их идээд байна уу гэдгийг бас бүгдээрээ хяналттай байх хэрэгтэй. Бага насны хүүхдтэйгээ бол 1-ээс илүү идэж болохгүй шүү. Энэ закуск, хям, даршилсан салаад, даршилсан өгөрцөө зэрэгээс бол бага дээрээгээ сайн сануулж хилжих хэрэгтэй. За 3-т анхаарах ёстой зүйл бол энэ майонез ашиглаж зуурсан салаатнууд байна. Майонез ашигласан тэг өндөгтэй салаатнууд бол хадгалалтын явц маш зөв байхгүй бол амархан муудах гэдэг. За ийм төрлийн салаатнаас бол хүүхдтэйгээ нэг дор их идүүлэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Бүгдээрээ хүүхдтэй сайн тайлбарлах хэрэгтэй. Багаар идүүлэх хэрэгтэй. 4-т анхаарах ёстой зүйл бол ингээ айл гэрээр бүгдээрээ зочлоо. Тэрний дараа хүүхдүүдэд бол гар цайлах бэлэг гэдэг өгдөг. Бэлгэнд бол хөвчлэн нэмэлт сахарын агуулмж өндөртэй жүүс ундаа чихэр шоколад мөн дахиад өгчих гээд байдаг. Айлуудаас маш их бэлэг цуглууллаа. Тэгээ тэр дотор тиймэрхүү сахар агуулмж өндөртэй амттан байх юм бол эцэг эхчүүд маань маш хариуцлагатай байх хэрэгтэй. Хүүхдийн бэлгийг за ээж аав нь чамд ингээ хадгалаад өгөө. Нэг доор хийхгүй гэдгийг сайн ойлгуулах хэрэгтэй. Тэгээ цагаан сар өнгөрсний дараа ч гэсэн багаар өдөр болгон багаар ингээд бүгдээрээ идэн шүү гэдгийг хүүхдтэй маш сайн тайлбарлаж өгөх хэрэгтэй. Одоо бүгдээрээ юун дээр анхаарах талаар ярьлаа. Тэгэхээр айлд орлоо бага насны хүүхдүүдэд ямар хүнснүүд илүү тохиромжтой вэ гэдэг одоо бүгдээрээ ярилцъя. Тэгэхээр нэгт бол сахаргүй ааруул ээзгий бяцлаг зэрэг идэ бол хүүхдэд маш тохиромжтой. Сүүсүүн бүтээгдэхүүн бол хүүхдэд маш тохиромжтой сайн байдаг. За шингэн зүйл дээр бүгдээрээ хүүхдэд юу илүү өгөх вэ гэхээр бүгдээрээ сүйтэй цай өгж болно, бор цай өгж болно, байхуу цай өгж болно, бүлээн ус өгж болно, эсвэл зүгээр дан сүү өгж болно. Иймэрхүү төрлийн сонголтууд бол энэ хийжүүлсэн ундаа жүүсээс бол хамаагүй эрүүл сайн сонголт байх юм аа. За 3-т нь хүүхдүүдтэй бүгдээрээ салаад мэдээж өгж болно. Гэхдээ түрүүний хэлсэнчлэн майонез өндөг аль болох ороогүй. Тийм жимсний салаад гэж болно, ногооны салаад гэж болно, алюминий цуу болон оливын тосор ч юм уу амталсан тийм эрүүл салаатуудыг бол хүүхдтэй ямар нэгэн хязгаарлалтайхгүй хүүхдтэйгээ идээрээ гэд сайн урамшуулад идүүлэх хэрэгтэй. 4 дахь бидний хүүхдүүдэд өгч болох эрүүл хүнс бол чансан мах байгаа. Тэгэхээр ууцны мах байна, сээр нуруу гэх мэтчлэн өвчүүч юм уу тиймэрхүү зүйлийг уламжлалтаараа бид нэр ингээ ширээн дээр засаа тавьдаг. Тэр төрлийн яг чансан махнууд бол давсны агуулмж багатай байдаг. Тэгэхээр аль болох өөхгүй хэсгээс нь сонгоод хүүхдтэд огтлоод бүгдээрээ өгөх хэрэгтэй. За хамгийн сүүлд нь хүүхдтэй бид нар жимсхнийг бас сайн идээрээ гэд урамшуулад
тэгж хэлэхээ зөвлөх хэрэгтэй. Жимс жимсэх нь бол энэ нэмэлт сахартай бүтээгдэхүүнтэй харьцуулахад маш их амин дэмтэй, хүүхдийн эрүүл мэндэд сайн. Тэгээ хүүхдийг ямар нэгэн байдлаар хордлогонд оруулах ч юм уу тиймэрхүү эрсдэл бол байхгүй. Тэгэхээр сүүлийн үед айлууд маань ингээд жимсгээр олон төрлийн жимсээр гоё ширээцдэг болсон байлээ. Тэгэхээр хүүхдүүдтэй алин банан одоо энэ жимснээсээ идэрээ гэд илүү сайн хүүхдүүдтэйгээ урамшуулад чиглүүлээд зааж зөвлөх хэрэгтэй шүү эцэгчүүдээ. За ингээд та бүхэндээ сар шинийн мэндийг дэвшүүлье. Бүгдээрээ сайхан шинэлцгээгээрэй.